За бичлэг үзэж байгаа цаг үеийн минь төргий. Энэ бичлэгээрээ би дээд бие гэж юу юм, дотоод сүнс гэж юу юм, дээд биетэйгээ холбогдно, дотоод сүнсээс сэрэн гэл сүүлийн үед маш их тренд болоод байгаа үгний яг цаана ямар утга учир байгаа мэ гэдгээ өөрийнхөө танин мэдэж ухамсарласан тэр байдлаараа та бүхэн чадах ятгаараа энгийн ойлгомжтой тайлбар өгье гэж бодлоо. Ер нь яг миний харж байгаа өнцгөөс ийм үгнүүд ингээд үе үе тренд болж гарч ирээд байгаа байхгүй юу? Ийм бясалгал, энерги далд ертөнцтэй холбоотой. Нэг хэсэг чинь secret гэдэг нууцын тайлал, нууц гэл тэр үг аюу нэг юм модонд орж исэн одоо нууцын хууль, хүслээ биелүүлэх хууль, тэгээ бодлын хүч шиг тийм үү. Тэгэл хүмүүс нэг хэсэг ингээд шуурж исэн. Тэгээ дараа нь manifest, mindfulness бясалгал. Тэгээ manifest гэдэг үг мод болж байгаа. Тэгэнгүүтээ сүнсээс сэрэх, сүнснээс сэрэлт гэдэг үг сүүлийн үед бол маш их бас дэлгэрч байгаа тий. Тэгээ эдсэн чинь дээд бие гэж орж ирсэн. За ингэх жишээний ерөөсөө нэрээ тий сүнсний хар шин мөн гэл тий. Энэ үгнүүд чинь болохоор дандаа гадны орчуулгын үгнүүд тахгүй хөвчлэн. Тэгээ сүүлийн үед хүмүүс таньж мэдээл ийм юм байгаа юм байна гэд ойлгоод байгаа юм биш. Эн чинь урд нь бүр ингээ хэдэн мянган жилийн өмнө байсан үг хэлэхгүй таахгүй юу. Жишээлбэл сүнсний сэрэлт гэдэг байгаа энэ бол бид нэр ухамсараа тэлэх, унтцсан байгаа ухамсараа сэрэх. Эн чинь болохоор аль боддоо багшин цаг үед байсан. Зүүднээсээ сэр энэ амьдрал чинь зүүд буюу мая илв жилэг юм аа. Тийм учраас энэ зүүднийхээ амьдралаас та нар сэр гэж сургадаг гэсэн. Энэ бас л сэрэх гэсэн ахуулгатай үг. Тэгэхээр энэ сүүлийн үед тренд болоод байгаа үнүүдийн цаана хүмүүсийг ингээд хушууруулах юм байгаад байгаа байхгүй. Нэг шинэ үг зохиогоол тэр үгний цаад байгаа утга санаа нь болохоор аль хэдийн хэдэн мянган жилийн өмнө байсан утга санаа. Тэгэнгүүт одоо тэрийг яг нэг гаднах жоох юм өөрчлөөл мод болгоод байгаа. Тэгээ энэ яг уу энгийн жишээгээр тайлбарлал хувцсны мод шиг байгаа байхгүй. Би өөрөө нөгөө хувц дизайн анги сурч байсан. Тэгээ хувцсны түүх үзэж байгаа. Тэгсэн чинь ер нь энэ хувц загвар чинь ингэж хэдэн жилийн ингээд юу циклтэйгээр буцаж ингээ хувцас загвар ингэж мод болт юм байна. Жишээлбэл магадгүй 20 жилийн дараа 2000 онд өмсөжсэн хувцсны загвар тренд болол гараад ирчих магадгүй. Эсвэл одоо зарим дизайнеруудыг гаргаж байгаа хувцсанд болохоор 50 60 жилийн өмнөх загварын элементүүд бас ингээд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө юм ингэж ингээд тавтагддаг юм а. Цоошин гэж юм байхгүй. Хуучин ямиг шинжилж сайжруулсан юм ингээд тавтагтаа яваад байдаг юм а гэдгийг хувцас загвар дээр л зааж ирсэн. Тэгсэн чинь энэ зөвхөн хувцас загвар биш юм болгон дээр ингэж тавтагдаж орж ирт юм. За тэгсэн чинь одоо бидний сонирхоод байгаа mindfulness гэдэг бясалгал. Энэ болохоор зүгээр л ухамсартай байх, ухамсарыг дадуулах, ухамсар сэрэмсрийн бясалгал 2000 жилийн өмнө байсан. Сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт бас л тухайн үед яригддаг лсэн зүйл байсан. Бодтой багш үед тэрнээс ч өмнө магадгүй яригддаг лсэн. За тэгэл manifest гэл тэ. Manifest чинь бидний нөгөө эрт дээр цаг үед хийдэг ус өргөл өөрөө ингээ орчлын ертөнд захиалга өгч штт тийм ээ. Хүсэж जैन сайхан өрөөж байна. Ингээд хүслээ хийлээд өргөлөө сайхан өргөж чинь тэ чин сэтгэлээсээ. Энэ чинь нөгөө манифестэл бас нэг хэлбэр яваад байгаа байхгүй юу? За тэгээ сүнсний хар шүн гэл тэ. Эн чинь бас явахтай нөгөө хүн чинь зовлон үдчиж ухамсар сэрдэг гэсэн л үг штэ. Эн чинь одоо зовсны эцэс жаргана. Зовлонгийн төрөн жаргалын удаан дээрч гэдэг юм уу? Бас л байсан л үг хэлдэг байхгүй юу? Хүн ингээд зовхоос нааш биеэрээ тэр зовлон гэдэг юмыг үзгээс нааш юмыг ойлгох хүн байна. Ухамсар нь ингээд сэрдгүн байна. Гэтэл яг ингээд тодорхой насан дээр ингээд маш их зовлон үзчих юм бол хүний ухамсар ингээд цаанаасаа хүчээр нээгдчихдэг ч гэдэг юм уу. Энэ бас дээрүүд нь байсан л юм бэлээ. Яг ингээд хүүхд жишээлбэл ингээд 7 насны дээрээ те хүүхд ингээд 7 настай үедээ гинт ингээ огцом амьдралд нь ямар нэгэн зовлон гарч ирэл эсвэл гинт бие даах болол дайн байлааны үед чинь бас хэцүү шттэ ингээл амьд явах баталгаа авахгүй тий. Тэгэхээр нэг тиймэрхүү юм болохоор тухайн үед яг хүүхэд ахуйд нэг тиймэрхүү хэцүү цаг үед тулгарнгууд ухамсар нь ингээ цаанаасаа сэрчдэг гэж байгаа байхгүй. Ухамсар сэрнэ гэдэг чинь
тэр сүнслэгтэйгээ, дотоодын сүнслэгтэйгээ холбогдож бүр илүү зүн тэр ухамсар гэдэг чинь өөрөө хязгааргүй энэ зөвхөн тархины мэдлэг боловсрал таашигдахгүй бүр ингээ хязгааргүй том зүйл аахгүй. Тэр ухамсар нь ингээ сэрээд яагаад амьдралд ийм юм тохиолдов? Би одоо цаашаа яаж амьдрах юм бэ те? Энэ амьдралд энэ үхэл хагцал гэдэг зүйл чи юу гэдгийг яавал би тэгвэл амар жимээр амьдрах юм гэл нөгөө харцаа хайж эхэлдэг юм байна. Яалтчгүй өөрийн дотоод ухамсарыг ажилуулахаас өөр аргагүй байдал чагтаж орж байгаа байхгүй. Энийг жишээлбэл хэлж чам. Инхээр үгийг хөөцөлтөд бид нэр хэрэггүй. Мод болгоны хөөцөлтөл үг болгоны хөөцөлттэй юм бол эн чинь дуусахгүй. Ерөөсөө гадагшаа хандсан л чиглэлэхгүй юу? Гадагшаа хандаад байна. Үг хөөцөлтөл ийм үг гараал ирэнгүүт гэл хүмүүс шуурал те. Гинт нэг шинэ үг гараад ирэнгүүт хоо гэл хүмүүс шуурал. Ингээл бид нар гадагшаа хандаал хэрэгтэй хэрэггүй мэдлэгээ тархиад үргээл байх юм бол бид нар дотоод ухамсартайгаа холбогдоход улам хүндрэлтэй болно. Яагаад гэвэл энэ анхаарал чинь дотгошоо чиглэх ёстой. Бэжиж гадагшаа ингээд мэдээлэл рүү чиглээд тахад бид нар өөрөөсөө л улам холтно гэсэн үг шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр энэ зүн бэлэг, зүн совин энэ ч одоо байглаас өгөгдсөн зүйл, сүнс болгонд байдаг зүйл шүү дээ. Ухамсар гэдэг зүйл чинь энерги сүнс болгонд тодорхой хэмжээгээр байдаг. Бид нар ч гэсэндээ өөрсдөө ухамсарт энергиэс бүтсэн сүнс аахгүй юу? За тэгэхээр өөрийгөө ингээд ухамсартай юм байна. Миний дотор орчлон ертөнцийн бүх зүйлс байгаа юм байна. Яагад гэвэл би өөрөө буюу энэ мэдрэгдээд байгаа сүнс сэтгэл гэдэг юм чинь энэ нэгж ухамсар юм байна. Бүхлийн нэг хэсэг юм байна. Бүхэл ухамсар гэдэг чинь орчлон ертөнц юм байна. Хязгааргүй уудам орчлон ертөнц өөрөө тэр чигтээ дээд ухамсар юм байна. Харин тэр дээд ухамсараас тасдаж аваад ирсэн хэсэг нь би өөрөө юм. Энэ махан бид орцсон. Тул явж байгаа байхгүй юу? Бүхлийн нэг ухамсар болоод явж байгаа гэсэн үг. За тэгэхээр ухамсараас ирээн дотоод сүнстэйгээ холбогдно, дээд биетэйгээ холбогдно гэдэг чинь та ухамсараа хөгжүүл, ухамсараа илүү сайн шат дараатаагаар ингээд сэрийгээд яв гэсэн санаа, өөр зүйл байхгүй. За тэгээ нөгөө дээд биетэйгээ холбогдох ухамсараа сэрэх, сүнсээ сэрэх, дотоод зүнгөө сонсох гэл энэ бүх зүйл чинь ямар ч тийм нууц юм байхгүй. Эсвэл хүн амтан дээр очиод зан үлгээд хийлгээд ах юм биш. Зан үлийн төвшөнч биш. Энэ янз бүрийн ийчэд биш. Энэ ухамсар гэдэг зүйл чинь хаас агуул байгаа. Байсаар ч ирсэн, байсаар ах болно. Дээд бие гэдэг чинь таны дээд ухамсар буюу бүхэл ухамсар. Одоо бид нар чинь махан бие төрөл аваад энэ 3-4 дугаар хэмжээст ингээд холтоод явж байгаа. Тэгэхээр мэдээж тэр бүхэл ухамсараас ингээд жоохон холдсон байгаа байхгүй юу? Холдсон. Буюу бид нар дээр энэ оюун тарих эго гэдэг юм ороод ирсэн. Тэгээд тэр дээд ухамсараас жоохон холдоод туулаад ингээд нэг ухамсарынхаа хувьд цаашаагаа амьдралаа өргөжлүүлээд явж байгаа. Ингээд бид нар тэр өөрийн дээд ухамсараас холдсон. Буцаад тэгвэл яаж дээд ухамсартайгаа холбогдох вэ? Тэрийг яаж ингэж шатараатаагаар хөгжүүлэх вэ гэвэл тунгаалтын бяцлаглаа сайн хий. Өөрөөгөө сайн чагна. Монголчууд дотоодоо чимэглэх гэж ярьдаг гэсэн. Өөрийн дотоодыг чимэглэх. Гадагшаа хандлагаа бол. Энэ оюун тархиа мэдлэгээр битгий дүүргээд бай. Оюун тархиа мэдлэгээс чөлөөл. Яагаад гэвэл мэдлэг гэдэг чинь өөрөө хоршиг нөлөөтэй. Библиэлд гардаг Адам Ева хоёр хорт жимс идсэн. Тэр хорт жимс мэдлэгийн жимс байсан. Та дутгана. Энэ альмиг битгий дээрээ өөр бусад жимийг бүгдийг идэж болно гэсэн. Очоод альмиг идсэн чинь тэр алим мэдлэгийн жимсээс таарсан. Тэгээ Адам Ева хоёр ичхийг мэдхгүй, баг хувцсгүй ингээд шалтан шахав гэдэг чинь яг нөгөө байгалийнхаа өгөгдлөөр байсан байхгүй юу? Илүү дутуу ямар ч тийм эго, ямар ч тийм тархины тийм ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн тийм үзэл байхгүй. Яг л байгалаар байсан. Цэвэр тунгалаг ариунаараа. Гэтэл мэдлэгийн жимс идээд мэдлэгийн жимсээр хорцсон. Тэгээд би бинээсээ ичиж эхэлсэн. Хувц өмсөх хэрэгтэй байна гэж ойлгож эхэлсэн. Ингээд мэдлэг авах тусам элдв янзын юмар тархитлогоо кодлох тусам бид нар тэр цэвэр тунгалаг ухамсар гэдэг юмнаас холдож эхэлсэн байхгүй юу? Тэгээ одоо яагаад дээд ухамсартайгаа холбогдохгүй бол
энэ үгийг тренд мод болгоод ингээд бид нар хайгаа яваад байгаа юм бэ. Биднэрт ганц л зүйл садаа болж байгаа. Өөрийнхөө дээд ухамсартай холбогдох. Би чинь хязгааргүй ухамсартай, би чинь бурханлаг чанартай. Өөрийгөө хинбэ гэдгийг таних, дотоод жинхэнэ биегээ олж мэдхэд нэг л зүйл сад болж байгаа. Энэ бол тархины чинь төвжээ. Буюу оройн хүрдний блок. Яагаад гэвэл бид нэр оройн хүр дээрээ дамжуулж ухамсараас ирээж, ухамсараа чааш нь хөгжүүлж, айжмаар дээд ухамсартайгаа холбогддог. Гэтэл бид нэр тархиндаа авсан мэдлэгээрээ өөртөөгөө хайрцаглаад оройн хүрд блоклогдсон. Тэгвэл яг зарим хүмүүс асуудаг. Тэгвэл юу ч мэдэх шаардлагагүй юм шүү. Юу ч сурах шаардлагагүй юм шүү. Энэ боловсрал гэдэг чинь юу юм гээ те? Ихэвчлэн бидний авж байгаа мэдлэг гэдэг зүйл бидний өөрийн биш, өөрийн дотоодын эсвэл дээд ухамсартайгаа холбогдоод олсон, мэдсэн, ухамсарлсан зүйл биш, гаднаас авсан зүйл. Тэр зөвхөн мэдлэгийн түвшинд бидний тархинд ороод нөгөө нэг тархийг хайрцаглаж эхлэдэг байхгүй юу? Оройн хүртэнд блок суулгаж эхэлж байгаа. Ингээд бидний харах ертөнц, бидний оюун сэтгхүү гэдэг чинь нэг юм хайрцагт орчиж байгаа байхгүй юу? Гэтэл ухамсар гэдэг зүйл чинь энэ хайрцагнаас чинь гадна талтай нэг хайрцаг нэг. Гэтэл бид нар зөвхөн тархины үзлээрээ, тархинд суулгасан мэдлэг мэдээллээрээ ингээд хайрцагтаа явах юм бол энэ хайрцагны гадна талд байгаа дээд ухамсартаа холбогдож чадахгүй гэсэн үг. За мэдлэг тэгвэл яаж ирдэг вэ? Хүнд мэдлэг яаж ирэх вэ гэхээр яг зөв боловсрал, зөв мэдлэг гэдэг юм хүнд хэрэгтэй. Гэхдээ одоо тэр зөв мэдлэг боловсрал гэдгийг бид нар ялгаж салгаж сурах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Ихэвчлэн би бол өөрийнхөө туулж мэдснээр ярьж байгаа шүү. Түүнээс заавал ийм байгаа гэж тулгаагүй те. Тэрийг та нар бас зүгээр ойлгоорой. Миний өөрийн туршлагаараа би өөрийнхөө туршлагаараа л ярина. Яагаад гэвэл би өөр хүний туршлагаар амьдарч үзээгүй юм чинь. Тэгээ яг адилхан л бид нар чинь нэг их ухамсартай, адилхан л бид нар чинь туулаад энэ Монгол улсад нэг хэмжээсэнд амьдарч байгаа учраас бас яг ижилхэн мэдрээд ижилхэн ойлгох болов гэсэн үгнээс би ярьж байгаа байхгүй юу. Тэгээ миний ажиглаж анзаарснаар хүмүүс ингээд тархиндаа суулгаж байгаа мэдээлэл нь дандаа мэдлэг гэсэн үг шүү дээ. Энэ мэдлэг боловсрал гэдэг зүйл нь дандаа оройн хүрдийг ингээд блоклоход ингээд чиглээд байгаа юм байна. Ерөөсөө 2 настайгаас эхлээд хүүхэд цэцэрлэгт орж эхэлдэг. За 2 настайгаас ч өмнө энэ хорвоо ертөнцтэй танилцаад ингүүл ээж аваа уурлах юм байна. Тэрийг тэгж болохгүй юм байна. Ингүүл инким ингээд тодорхой бас мэдлэг авсан байдаг. За тэрийг алгасыг те жоохон. За тэгээ 2 настайгаас эхлээд цэцэрлэгт орохоор ингээд бас нэг ингээд хайрцаглаад кодолж эхэлж байгаа хгүй бид нарыг. За инкер хүүхдүүдэд тэгдэж шүү. Одоо энийг инкийн тул тэгээрээ. Одоо эн чинь ийм байдгийн тэр нь болохгүй буруу. Тэр нь зөв ингэж явах ёстой. Энэ нь сайн, энэ нь муу гэж ерөөсөө ингээд бид нарыг хэв загварт ингээд барьж эхэлж байгаа хгүй юу. Энэ бол яг бид нар өөрөөсөө дотоодосоо ингүүл ингэдэг юм, тэгвэл тэгдэг юм гэж ухамсарлаагүй. Дандаа нөгөө нэг багшаар ч юм уу эргэн тойрны хүмүүсээр гэр бүл нийгмээс ингээд сурцсан мэдлэг. За тэгээд бид нарыг чинь товт мэдлэгээр бөмбөгдсөн байгаа юм. 10 жилийн боловсрал, их сургуулийн боловсрал. Энэ бол ерөөсө та нар ингээд өөрөөрөө ингээд сонс. Дотоодоос чинь юу гэж чинь ухамсараа сонс. Бидний ингээд дотор энэ орчлын ертөнцийн бүх зүйл байгаа. Бүх зүйлийг бидний дотоос сүнс мэдж байгаа. Яагад бол бидний дотоос сүнс гэдэг чинь энэ бүхэл ухамсарын нэг хэсэг учраас нэг ч хэсэг бүхлийнхаа шинжээг агуулдаг хуулаа. Та нарын дотор бүх юм баг гэж хэн ч хэлээгүй. Харин эсрэгээр нь бидний ухамсарыг унтрааж гал цугийг бөхөөсөн. Чи юугаа мэддгийг? Чи болоогүй байна. Чиний эн чин буруу. Тэрний зөв. Тэр багшийг сонс. Тэр хүний онлыг чэйжил гэл ингээд биднийг өөрөөс минь ингээд холдуулж эхэлсэн байгаа юм. Тэгээ дээрэс нь биднийг өөртөө итгэлгүй болгож эхэлсэн байгаа юм. Яг энэ нийт тохиолддог зүйл ахгүй, нийт тохиолдсон зүйлийг би ярьж байгаа. Хүн болгон юм байна гэсэн үг биш л те. Гэхдээ та нар ингээд өөрийнхөө амьдрал дээр ч гэсэн ингээд бодоод үз, эргэн тойрноо хараад үз. Яадаг байлаа. Бид нар анх ингээд сургуульд орсон мөчөөсгөл бид нар юу ч мэдэхгүй юм байна. Бид нар тэнийг юм байна.
Тийм учраас энийг сурах хэрэгтэй юм байна. Тэр эрдэмтний гаргасан томьёо, тэр эрдэмтний гаргасан имийг бид нэр одоо чийжилж, тэрийг сурч амьдрах юм байна. Түүнээс би юу ч мэдэхгүй тэнийг юм байна ч гэдэг юм. Ингээл тиймэрхүү үзэл цаагуур ингээд суудсан байгаа байхгүй. Тэгэл дандаа бидний гадагш нь анхаарлын минь гадагш нь чиглүүлсэн. Тэгээ дээрэс нь наад тархиа мэдлэг боловсрал гэдэг юмар дүүрэг. Мэдлэгтэй хүн боловсралтай хүн сайн байдаг гэд бид нэр тархиг кодлцсон. Гэтэл нөгөө мэдлэг гэдэг зүйл нь ухамсараас ирээгүй. Дандаа тархинд хадгалаас. Бид нэр тэр мэдлэг гэдэг зүйлийн цаад зүйлийн ч ухамсарлаагүй зүгээр л чийдэлцэн автоматар суулгацсан програмайтаа автоматар тархиндаа суулгацсан зүйлс байдаг. Энэ болгон бидний өөрийн дотоодын тэр мэдэж авах гад зүйл. Тэр дотоодын зүйлд ингээд дундуур нь хан усгаа хийцэн. Хан усгацсан. Тэгээ өөртөө холбогдох гэхээр нөгөө тархины мэдлэг чи орж ирээд ерөөсөө хаалт тэгээд гайвуулаад байдаг гэсэн үг байхгүй юу? За тэгээ гихчжээ нь ингээд үргэлжлээ явж байгаа. Тэгэл одоо бидний бусдтай харьцуулаад биднийг мэдэхгүй, чадахгүй, эн чинь ч болохгүй байх, тэр чинь ч болохгүй байх тий. Онц сур, тархиндаа сайн юм мэдгээл ингээд хүүхд болгоныг ингээд програмчлаа хийчих байгаа байхгүй. Бүр 10 хэдэн жилийн турш энэ үйл явдалд давтагдсан хүн чинь яах юм бэ? Би юм мэдэх биш. Тэр эрдэмтэд доктор нь сайн мэддэг юм байна. Би юм мэдэх биш. Тэр алдартай хүмүүс нь тий бусдад хүндлэгтэй байгаа хүмүүс нь юм мэддэг юм байна. Тустай зүйл юм байна тий. Түүнээс биш анханасаа би юу ч мэдгүй ямар ч өгдөл байхгүй гэсэн. Тийм үзэл тархиных нь хүнд ингээд суудсан баа. Сэтгэлийнх нь мухард орсон байхгүй. Тэгэл бид нар дандаа гадагшаа хандлагатай болсон. Тэнд ч нэг сайн хүн байна. Тэнд ч нэг очиж засал хийлгэн. Тэнд ч очиж өөрийгөө янзлуулна. Тэр хүнээс очиж өөрийгөө асууна. Гэсэн чинь би өөрийгөө засах, би өөрийгөө мэдэх гэсэн юмнаас бүр холдсон. Хүн л ерөөсө гадны л зүйл намайг мэднэ. Тэгэл гадагшаа. Юмыг хүндэлж хайрлаж шүтсэн ч гэсэндээ дандаа гадны зүйлийг хүндэлж хайрлаж шүтдэг. Өөрийгөө хайрлаж, өөрийгөө хүндэлж, өөрийгөө тэр бурхны хувь хэсэг юм байна. Би өөрөө бурхан юм байна гэдгээ бүгдээрээ мартцсан. Тэгэд гадагшаа чиглэл яваад хам чи яаж ин дотор руу орох юм бэ? Гаднаас нөгөө 9 шидийн мэдлэг мэдээлэл авал хүн болгоны далд ертөнд сүнслэгийн тухай нэг юм яриад шин үг зохиогоод нэг нь ингэдэм тэгдэм гэж яриад тэгсэн чинь нөгөөт нь үгүүд тэгдэм ингэж яриад ингээл ерөөсөө маш их мэдээлэл гаднаас аваад тэрэнд ингээл бид нэр учиргүй их үнэмшихгүй ч гэсэндээ цаагаараа бидний тархийг кодлоод байгаа байхгүй бидний ихтгэл үнэмшилд нөлөөлөд байгаа юм далтуураа. Тэгээ яах вэ бид нэр өөрийнхөө дотоодтойгоо холбогдох гээд бясалгаа суулаа. Энэ тархиндах мэдээллүүд чинь таны дотроос гарч ирэх гээд байгаа зүйлийг эсэргүүцээд ингээд таны дотоос холбоосыг өвгөө игээд байна. Хамгийн том шалтгаан нь энэ. Тэгээ дандаа гадагшаа хандлагатай болсон. Өөртөө итгэх итгэлийг чи авцсан. Ингээд даруулсан. Бидний дотоодын тэр өндөр ухамсарт тэр хязгааргүй хүчтэй тэр бурханлаг сүнс маань өвдөд ингээд дарагдцсан, баглаатай. Өөртөө итгэх итгэлээ алдцсан. Ингээд хүлээстэй байж байгаа. Тэгээ хайрыг мэдрээгүй, хайрлагдаагүй дээрээс. Гэхдээ ийм нөхцөл байдалд орцсон дотоод сүнстэйгээ яаж холбогдох юм бэ? Хэцүү шттэ. Тийм учраас эхлээд бид нэр өөрийгөө чагнаж сурах хэрэгтэй юм байна. Өөрийгөө үнэлж, хайрлаж өөрийнхөө үнцэнтэй тэр сүнс эрхэм ариун дэд сүнстэй юм байна. Хязгааргүй ухамсартай юм байна гэдгээд тунгааж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Өөрийгөө хүлээн зөвшөөрч хайрлахаас бүх зүйл эхэлж байгаа байхгүй юу? Ингээд нөгөө уяа хүлээснээсээ сал. Тэгээд дээрэс нь хэрэгтэй хэрэггүй мэдээлэл тархиндаа авсан бол тэднийгээ бүгдийн сайхан үдсэн кино шиг ингээл сул орхичих. За би ерөөсөө одооноос эхлээл би яг өөрийнхөө дотоодыг л чимээлээ өөрөөсөө суралцъя. Энэ гаднаас авсан мэдлэг болгоныг би зүгээр л сул орхичихъя тий. Бид нөгөө кино үзэл өнгөрөхөөр тэр кинонда тухайн үедээ ороод гоё исэн ч гэсэндээ за эн чинь кино зохиол юм чинь гэл хайчдаг л өстэй. Түүнээс ш байнга нэг үзсэн кинотоо зуралдаал амьдралынхаа турш тэр киног бодоод тэр киноны үйл явдлаа зуралдаал амьдрдаг. Яг тэрнтэй адилхан зүгээр л дурсамж олгоод тэр гаднаас авсан мэдлэгээ дурсамж олгоод нэг газар орхичих л ба. Тэгээд яг бүх зүйлийг миний дотоод ухамсар хэлэх юм байна. Бүх зүйлийн учир шалтгаан надад байгаа юм байна гэд өрлөгөө л ор. Тэр гаднаас аваад байгаа элдв янзын мэдлэг мэдээлэл энэ болгоноос та өөрийгөө хэсгэн ч гэсэн чөлөөл. Тэгэхгүй бол гадагшаа хандаал гаднаас ирээл явах юм бол тэр чинээгээр та өөрийн дотоод зүнснээсээ өөрийн сэрэх гээд байгаа ухамсараасаа холдоол яваад байх байхгүй. Тийм учраас өөрөө өөртөө итгэж сурах нь шүү дээ, тийм ээ.
Өөрийгөө чөлөөлөх нь, өөртөө итгэж сурах нь, өөрийгөө чагнаж, өөртөөгөө ярилцаж, дотроос өгөгдөж байгаа тэр мэдрэмж, бодлогоо үнэлэх хэрэгтэй. Тэрнийхээ үгийг тооц сонсох хэрэгтэй. Тэгэхгүй бид нар дотоодын сүнс маань хангалттай зүн өгдөг. Наа чи хэрэггүй, чи ингэчээч те. Наад замаараа битгий яв, эн чин зөв гэдэг ч юм уу те. Эн чи ингээд дэжтэй гингүүт бид нар өөртөөгөө дараад за би юу ч мэдэх, югаач мэдхийдэг гэл ингэсэн ингээд өөрөө өөртөө итгэхгүй, өөрийнхөө зүнг тооц сонсохгүй. Тэгэл тархинд нэг мэдлэг авцсан. Тэр тархиныхаа мэдээллийг илүү үнэлээд тархиа дагаад явж байгаа байхгүй юу? Өөрийн дотоод сэтгэлийг ерөөс үнэлэхгүй, дотоодоос гарч байгаа тэр зүнг нохоо утсан чинь тоохгүй. Анзаарахчгүй. Тэгсээрнээсээ энэ эго тарих мэдлэгээ нэг тэргүүнд тавиад хөвцөлтөөл явж байгаа. Инхээр чи бидний дотоод омдож хаягдахгүй яах юм? Юу цаашаа ургаж хөгжих, бүр ингээ хаягдчихж байгаа байхгүй юу? Энэ бол маш нийтлэг гардаг зүйл юм байна. За тэгэхээр та өөрөө ухамсартай энерги бүхий сүнс юм аа. Ухамсар таны дотоодд оршиж байна. Дотоодд оршиж байгаа ухамсар хязгааргүй тэлэх боломжтой юм байна. Яагаад гэвэл бидний ухамсар орчлон ертөнцийн нэгж хэсэг юм байна. Орчлон ертөнц өөрөө хязгааргүй. Ямар ч мэдлэг мэдээлэл боловсралтай харьцуулшгүй зүйл. Тэрний бүтээгч хүч, тэрний гэрэл, хайр, бүтээгч хүч өөр юу гэдгийг одоо сэтгэж болох бүх зүйлээс ингээд авсан зүйлээ. Та бол өөрөө тэрний нэг хэсэг. Та өөрөө хязгааргүй зүйл байхгүй юу? Сүнстэй байна гэдэг чинь тэр бол маш агуу зүйл. Энийгээ л та ухамсарлахаас эхэлнэ. Өөрийгөө хайрлаж хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Дараа нь энэ ухамсартайгаа ажиллаж, өөртөөгөө ярилцаж, ухамсараа тэлж, өөрийгөө сонсож, өөрийн дотоодосоо ухаарлыг авахаас эхэлнэ. Өөрийгөө чөлөөл. Энэ айдас, блок, уяа хүлээс гадагшаага хандсан хандлага, өөрийгөө үл тоомсорсон байдал энэ болгоныгоо орхихоос дээд ухамсартай холбогдомжсон сайхан нэгдэж өгнө. Заримдаа бидний авсан мэдлэг, мэдээлэл бидний хорвоо ертөнцийг харж байгаа үнцэг бүх зүйл худал хуурмаг байх тохиолдол байдаг. Тийм учраас энэ сэрүүн зүвтнээсээ сэрээч. Бид нар яг үнэндээ өдөөд унтаагүй сэрүүн байна гэж боддог. Гэхдээ бид нар энэ мэдлэгийнхаа зүудэнд умбаж явдаг. Тархиныхаа зүудэнд хിവэр байдаг. Явсаар амьдарсаар байдаг. Тийм учраас энэ тархинд суусан мэдлэг, мэдээлэл энэ гаднаас авсан зүйл болгоноос өөрийгөө чөлөөлөж гэж заадаг байхгүй юу? Энэ чөлөөлөгдөх нь ухамсартайгаа холбогдохын хамгийн наазахын эхлэл. За ингээд эхнийхээ хэсгийн яриаг би дуусгая гэж бодож байна. Хамгийн чухал зүйлийг хэлсэн байх гэж бодож байна. Тэгээд миний өөрийн дотоод ухамсартайгаа холбогдох, дотоодын зүнгөөс ирэх бясалгал маш энгийн. Бараг энэ ертөнцийн хамгийн энгийн бясалгал байх гэж би бодож байна. Яагаад гэвэл энд ямар ч нууц байхгүй. Ухамсар, сүнс гэдэг зүйл чинь хизээд л байсаар ирсэн. Тэр хаашаа ч яваагүй, хаанч нуухдахгүй, ямар ч нууц тарин, ямар ч ид чид өмнөд хэрэггүй, ямар нэгэн даал чадвар бас хэрэггүй. Тэгээд бид нар өөрсдөө тэр ухамсар, өөрсдөө тэр бүхэл дээд ухамсарын нэг ч хэсэг учраас хаанаас ч тэрнээс холдоогүй, холдоогүй зүйл бидний дотор л яг та өөрөө, яг энэ дотор ч л бүх холбоос байгаа. Яг одоо ажиллаж байгаа. Энийг сонсох мөчөнд ч ажиллаа хийж байгаа. Тийм учраас гаднаас нэг сүртэй юм битгий ирж хай. Дотоод ухамсар дээд битгийгээ холбогдно гэд тэр холоос тэнгэрийн битгий хай. Их тусам та төөрөлдөн. Яг энэ дотоод байгаа гэдгээ л мэдхээс эхлэх байхгүй юу? За тэгээд эхний хэсгийг энэ хүртэл сонссонд баярлалаа. Би хоёр дахь хэсгийг оруулна. Тэгээд бясалгалаа. Өөрийнхөө ганц хийдэг хамгийн энгийн тэгсэрнэ хамгийн гоё талархмаар тийм бясалгалаа би тусдан сонсохоор оруулж өгье гэж бодож байна.